Цаад маань сая хэллээ. Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж. Өнөөдөр яг эрчим хүчний системийн ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эрх зүйн орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалтын хувьшил олдох болов. Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэ үйлдвэрийн дулааны цэглэх станц. Өнөөдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэгжилж чаддаггүй. Төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг нэгдсэн тогтолцоотой гэж. За нийлүүлж болно. Нийлүүлж. Буцааж аваад хэрэгэлдэг. Гэтэл эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх хүнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчөөд буцаага зарахтаа 2 дахь өндөр үнээр зардаг. Энэ станц ер нь Эрдэнэ үйлдвэрийн харьяа байгаагүй бол одоо дампуурлаа шүү дээ. Алдагдлын Эрдэнэ үйлдвэрийн ашигаас нөхөө явж байгаа шүү дээ. Тэгээ ийм байхад хувийн хвшил эрчим хүчний системд хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл төрийн өмчт компаниудад ингэж ханддаг юм уу? Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэгэлдэг болгодог энэ тогтолцоо руу шилжихгүй юм уу? Хэрвээ Эрдэнэ үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50% хангах хүчин чадалтай. Яагаад суудхан тооцож болдгүй юм? Яагаад заавал дундаас нь энэ систем хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг байх хэвээр юм? Ийм байхад хувийн хвшил хөрөнгө оруулах юм уу ер нь? Тодорхой хариулт өгөөч. Эрдэнэ үйлдвэрийн дулаан цахилгаан станц маань 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Өөрөнд төвийн гишүүний тухайд бол Эрдэнэ үйлдвэрийн одоо дэд захирал байсан хүний хувьд Эрдэнэ үйлдвэрийн станцыг үнэхээр энэ төрийн өмчтөг компани учраас бид нар Эрдэнэ үйлдвэрт нь өөрөөс нь 183 төгрөгөөр авчаад өөрт нь 342 төгрөгөөр өгöd байгаа байхгүй юу? Эрдэнэ үйлдвэрийн өнцгөөс харах юм бол өөрөнд төвийн гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд тормоогоо хой тормоогоо нөхж байгаа учраас төрийн өмчийн оролцоотой болохоор нь үеийн үед л намайг энд сайд булгаас ч юм ийм л асуудлууд яриад явж байсан. Тантаа бол ийм нөхцөл байдал ийм байна.